За ийхүү 5 дугаар хэсэг эхлэхэд бэлэн болсон байна. Нөгөө дараамаа охин чинь Севенгээр үсээс сууж буугаар эхэлж байна. Нөгөөх нь засалтыг нь голоод хайчих ба. Дараамаа охин бизнес чинь сайн явахгүй байгаа юм шүү. Надтай хамтаа гадуур зугаалах уул гэж байна. Гэвч Севен үсчний ном уншаад завгүй л хэв. Тэгсэн дахиад дөр очиод мөнгө өгсөн чинь Севен галбадан явуулчихваа. 私を守って誰かが私を連れ去ろうとしてるのお前みたいに面倒なガキ誰も狙わない Түлтийн охины чинь хавдрыг имчилж чадах юм чи байна гэсэн тэ. Тэрэн дээр нь очсон чинь зүгээр л нэг саад болох зорилготой юм л өгсөн юм байна. Ямар ч байсан одоохондоо муучихгүйгэн шиг л яваад болоод л байгаа юм. 化学療法はだから私今を生きるの楽しくね Тэгээ Севен араас нь явах гэсэн чинь нэг гөрөл гарч ирснэ. Манай хүний хөдөлгөөнгүй хэлээрээ орооч юу. Бүр яагаад ч хөдөлж чадахгүй ярьж чаддаггүй хөөрхий. Нөгөө гөрүүл нь бас өвлөөцөгдөж болчтой юм байна. ヘルメットなしは罰金200元だぞ。 Тэгээд охин Севен хоёр төөрөөд явж байтал өнөх дөрүүнүүдэд чинь гараад ирвэ. Сүүлд ялагдахтаа роботынх нь нэг хэсэг нь энд шидэгдсэн юм байна. Тэгээд тэрнийгээ онгоц болгоод явах гэж байсан чинь дараамаа охин таарад намайг дагуулад Стений хот руу явъя л гэж байна. Сонирхол нь хөдөлсөн юм байна. それじゃあ行きましょう Өнөөх мэлхий чинь Севен хүлчээд огт хөдлөхгүй тэндээ байгаа л байна. Ингээд дараамаа охин маань Стений шинжлэх ухааны хотод ирвэ. Иргэн тойрон тасархаа гой хотл юм. Гиснээс нөгөө нэг арлын өвөрмөц чулууч нь энэ дөрөвнөд айл хэзээ явчихсан хүрээд ирсэн байдیں۔ Нэг туслах хүн манай дараамаа охиныг шинжилж үзээд нэг генетикийн асуудалтай юм байна гэдэвэ. Тэгээд тэд нараа дараамаа охиныг маань шинжилж үзээд ингэж хэлэв. Энэ дараамаа охин чинь нээжийнхаа гидснээс гараагүй ба Стани 14 жилийн өмнөх генетикийн туршилт нь манай охин байсан юм байна. 303 гэдэг нэртэй байж. Туршилт дундаас ганц амьд үлдсэн хүн нь ба ээж нь гэх хүн нь дараамаа охиныг аваад зугтсан нэг Стани ажилтан л байсан юм байна. Манай хүний хавдар нь генетикийн туршилтаас болсон ба дөрөвнүүдэд одоохондоо эмчлэх арга мэдэхгүй байна. Хэрвээ чи энэ Стани хотод үлдэж туршилтанд орох юм бол эмчилж өгч болно гэж хэлв. Дараамаа охин зөвшөөрлгүйгээр зүгээр шууд л буцаад ивчихв. このバカ男あなたが来ないからさらわれちゃったじゃない諦めないぞ。さっきあのまま俺の首絞めてたら。その手があったか。殿下、行きましょう。あんな下等生物はいつか滅びます。だが幸せそうだ。彼らが羨ましい。 Ингээд манай Севен өхрийн гомн зараа сууж байх юм. Дахиад гинт залгаад хурдан ирээд үс засаадах бидэнд маш чухал үйлчлүүлэгч ирчээд байна гэв. Севен ягаад энд өхрийн гомн зараад байгаа юм гэсэн чинь 13-д зориулж усны хувцас авах мөнгө олох гэж л ингээд байгаа юм байна. Тэгсэн өнөө том үйлчлүүлэгч нөгөө секси ахмад байдیں۔ Энэ үеэр 13 маань дархан дээр ирсэн байна. Эмэгтэй хүн хараад шууд өөрчлөгдөж. この間作ったハサミはお気に召したかな。何だってしてあげる。お、これを一体どこで。新丹国の国宝の一つは千の破片からなり今日の武器だ。素人が振れば Би яг цусны даралтаас болоод чадрах нэ. Дахиад нөгөө баян үйлчлүүлэгч хаана. Удаан уулзсангүй шүү залуу алуурчаа. Хулсан толгойтой нөхөр. Би далаа язгуурсан секси ахмад байна. Тэгээд хулсан толгойтой үсээс суулахаар ирсэн юм уу? Зүгээр л хэл. Надад наад чинь хэрэггүй тэртээ тэргүй миний үс тэгж юм. Тэгээд яах гэж ирсэн. Арай намайг амаа тат. Энэ секси ахмадын ирсэн зорилго нь бол Севенгээс өшөөгөө авч нэр хүндээ сэргээх юм байна л та. Нөгөө хоёр туслага юм болгоо ш. Зүгээр л инээсэн шүү guys. Ингээд секси ахмад Севенг албаар тулалдуулахын тулд дахиад руу тос асгаад хэрвээ 10 минутын дотор над руу дайхгүй бол энэ дахиа бидний оройны амтрахын зоог болно шүү гэж хэлдэг. Манай Севен зүгээр дахиа мах идэх юмсангээ бодцсон байж дэг нас. さてはロープを切ろうとしてる。はい。は頭も見た目もお粗末だけど簡単には破れないぜ。グズグズしてると
破片からなる攻撃特化の名刀か。反応しないな。なぜセブンはこれを使えるのか。いつもの攻撃じゃ通じっこねえ。を5000まで上げないとダメだ。神はやっつれ。必殺深海のそんなんじゃ勝てねえよ。期間は残ってないぞ。さい一心増体7中や。年も待った。分かって回復はしたがいるんだ。なのに覚えてもいないだと。ふざけんじゃねえよ。本当に覚えてない。逃げない。あのバカ。手を引け。外では他人のことに。いい匂いがする。Ингээд золтой дахиа маань шарсан дахиа болчихлгүй, сайн маань алуулчлгүй гарваа. Даанч ядаж байхад имчилгээний төлбөрт нь орчихв. Тэгсэн 13 дээр нөгөө сайн маань ирсэн, өөрт нь авсан усны хувцас өгөөд дараа уулзын хонгор минь гээл яваад өг. Нэг нартай өдөр дахиа маань байж байсан чинь нэг хүү ирснэ. Seven Chicken хоёрыг барьцаалсан. Хэрвээ чи ирэхгүй бол энэ хоёр өхөн шүү гэ. Дахиа шууд заасан газар лүнгүй үед очтол дахианы маань жаахан бараан дурсамжтай газар нь байв. Тэгсэн чинь нэг модны араас long time no see гээл нэг том биеттэй дахиа гараад ирэв. Манай дахиа тэр дахиатай дайсангууд юм шиг байна. Тэгээд нэгийн эсрэг нэг тултын 10 минутанд би чамайг алж чадахгүй бол би ялагдана гэвэ. Манай дахиаг бүр давцсан мах болтон зодож байдаг шүү. Seven Chicken 2 хаан байна гэж асуухад том дахиа нэг ус засдаг автомат зангаар өрхтээ далаар шидчихсэн. Хэрвээ чи намайг ялах юм бол би буцаагаад аваад ирж болно л гэв. Дахиа чи над хөөрөмжөө орхиод хулжээгаад байлгүй эр хүн шиг тулдаач гэхэд том дахиа манай дахиаг барьж авснаа. Эр хүн шигээ дахиж нэг өдөр амьдрахын тулд би ямар хэцүү зүйлийг туулж энд ирсэн гэдгийг чи мэдхүү. Тэр өдөр чи намайг ялсны дараа дахиан фарм маш их алдагдал амсаж хүмүүс надаас болсон гэж намайг зодсон. Би өгөхгүй тулд тэднээс зогтож байхдаа санамсаргүй станы туршилтын туулай болсон ба маш тэсхийн аргагүй туршилтыг даваад эцэст нь би ганцаараа тэсэж үлдэж чадсан. Тэгээд одоо би станы онцгой цэрэг нь болсон гэдэг. この前も玄武国の殺し屋を倒したお前の名前があったそんなクズ鉄をつけただけじゃは訓練を重ねて今はもう
お前が憎いのは俺だ。俺を殺してもお願いだ。あいつらには手を出やろう。俺がなんだこのざまは。剣同士に殺し合いをさせようとしたんだ。奴らが俺たちにしたようにな。命を守ることすらあった。いつの間にか復讐を忘れてあいつとの生活が楽しい。お前の幸せそうな姿など見たくない。今からそっちに行く。ダーフェイ。終わりだ. Ингээд ашгүй Сэйм гарч иржээ дахиад аварваа. Нөгөө ус руу шидүүлсэн гэд байсан Сэйм маань яг үүндээ азар секси ахматтай ус онгоцтод таарчаад тэгээд хөөгдөд буцаад хүрээд ирсэн юм байна. Дахиа маань бит хоёрын түүх дууссан гэд том дахиаг зүгээр л тэнд нь үлдээгээд яваадаг. Манай дахиа үзэн ядалт идэг зүйлийг мартаад жаргалтайгаар амьдарч байхад энэ дахиад димэйл уурласаар эндэл байгаад байна. Ягаад ч юм энэ дахиа би өрөвдөд行かない。どうせボラれるに決まってる。多分もっと細くてかっこよくてジャック船長に勝てるぐらいずっと言いたかった。ふん